Жил ирэх тусам хот улам тэлж, шинэ орон сууцны хорооллууд сүндэрлэн босож, барилгын ажилч зогсолтгүй үргэлжилсээр. Өндөр барилгуудын дээгүүр цамхагт кранууд анааш мэд бүхийн харагдана. Харин шувуу нисэх өндөрт байрлах тэдгэр бүхээгт өндрөөс үлэмэн ажиллаж байгаа хүн хинбэ? Танилц Анастасия Аюшева, цамхагт краны жолоодогч. Би олон жил ээлжийн журмаараа тоогчор ажилласан. Нэг удаа хичээн нөхрөө бидэнд цамхагт кран жолоодогчийн мэргэжлээр сурах санал тавьсан. Тэгэд бид гуруулаа очиж сураад одоо бүгдээрээ кранастаар ажиллаж байна. Одоо Анастасия хоёр дүүгийнхэн адил ажилдаа ирэхдээ ээлжийн ажигчдад зориулж цэс боловсруулахын оронд олон тонн жинтэй техник хэрэгслийнхэн тулгуур эд ангийг шалгаж ажлын өдрөө эхлүүлдэг. Болтуудыг, тросыг, зөв байрлалд байгаа эсхийг, тормозны колоткуудыг шалгана. Бүгдийг шалгаад дээшээ гардаг. Одоогор бүсгүй 9 давхраас ч өндөр түвшинд ажиллаж байгаа ч энэ нь тэрний хүрдэг хамгийн өндөр цэг биш. Өндрөө сайдаг эсгээч мэдэхгүй юм. Надад дээшээ гар гэж хэлэхэд нь би л гарсан. Эхэндээ ээж бид гурыг дэмжсэн. Харин зарим хамаатан сад маань одоо ч гайхдаг. Гэсэн ч Анастасия бүсгүй хүнийхэн сонирхлыг орхигдуулдаггүй. Ажлаас гадуур сүлжмэл хийх дуртай. Заримдаа бүр краны бүхээгт ч зав гардаг гэж тэрээр хэлэв. Харин ирчүүд замгаалсан энэ ажилд хамт олон тэрнийг хэрхэн хүлээж авдаг бол. Тэр их хариуцлагатай. Дуутах цагтаа ирнэ, ажлаа ягштал хийдэг. Кран жолоодогчийн хамгийн чухал зүйл бол ад чагаар хүн гэмтээхгүй, ажлаа нарийн хийх. Түүнтэй ийм асуудал огт гардаггүй. Бид 2-3 дахь барилгын төсөл дээр хамт ажиллаж байна. Зарим эрэгтэй кранчтаас илүү сайн ажилдгаа гэдгийг юм хэлж чадна. Ладно, спускаемся. Тэрв Анастасия Аюшева кран жолоодогч болсон нь тохиолдлын хэрэг байсан бол дараагийн баатар Вера Бадмаевгийн хувьд байдал төсөөр. Тэр багасаа л мэрэгчлээ сонгосон байжээ. Би ойролцоогоор 11 настайд хашаанда өөрийн гараараа жижигхэн модон байшин барьсан. Маш гоё болсон. Надад их таалагдсан. Тэр үед л би барилгачин болно гэж бодсон. Эцэг их маань ч барилгын салбарт ажилладаг. Орой бүр оройн хоолны ширээн дээр тэд ажлынхаа талаар ярилцдаг байсан. Би тэдний мэдлэг хийж бүтээж буй зүйлийг нь үргэлж биширдэг байлаа. Вера Бадмаевгийн хэлснээр одоо эцэг их нь охиноороо бахархаж түүнтэй мэргэжлийн төвшөнд зөвлөлддөг болсон байна. Одоо би ээж аваасаа илүү мэдлэгтэй болсон гэж хэлж болно. Тэд надтай ярилцах дуртай. Надаас зөвлөгөөч авдаг. Намайг тэдний замаар явсандаа баяртай байдаг. Хүүмэн ч надаар бахархдаг. Энийг манай ээж барьсан. Бас тэрийг ч гэж хэлэх дуртай. Гэвч ерөнхий инженерийн хувьд зөвхөн сайн барилгачин байх хангалтгүй. Хүмүүсийг удирдах чадвар ч чухал. Вера Бадмаева энэ сорилтыг хэрхэн давдаг бол? Эхэндээ барилгын талбайд эмэгтэй хүнийг хүлээж авах хэцүү байдаг. Тэр удирдах чадна гэдэгт эргэлзэх нь бий. Энд ихэвчлэн ирчүүд ажилдаг. Эмэгтэй хүн барилга дээр маш ховор. Барилга дээр эмэгтэй хүн байх нь өөрөө ховор. Харин эмэгтэй дарга бол бүр ч ховор. Ажлын тал дээр тэр их шаардлагатай хүн барилга дээр ч тийм байх ёстой. Тэгж байж л эмх журам тогтно. Төвчээртэй ч уурлуулах хэрэггүй. Сонирхолтой төслүүд хийж ажлыг зүгээр нэг дуусгах бус өөрийн хүссэн төгс үр дүнд хүрэхийг зорддог. Тэр эмэгтэй хүн учраас би ингэж хийхийг хүсэж байна гэсэн ойлголт ч байдаг. Ийхүү эмэгтэйчүүд заримдаа өөрт нь тохирохгүй мэт санагдах ажлын талбарт ч гарч ирж тэр ажлынхаа жинхэнэ зүрх хөдөлгөгч хүч нь болж чаддаг байна.
Хөрш орноос ирсэн зочдын аашлал танилцах аяллаар эхэллээ. Тэднийг манай нэвтрүүлэг хөтөлбөрүүдийн бүтээц хөтлөгчид эфирт гардаг хамгийн чухал газраар дагуулan танилцуулж, мөн Твком телевизийн хамт олонтой уулзуулсан юм. Үүний дараа хоёр телевизийн төлөөлөгчид ширээний ард сууж хамтын ажиллагаагаа албан ёсоор баримтжуулахаар ярилцлаа. За гараа бариад камер руу гахаар. Улаанбаатар болон Улаанбаатар хотууд ах トゥ угийн харилцаатай болоод 20 жил болж байна. Энэ нь зүгээр нэг үг биш. Бодит үйл ажиллагаагаар батлагдсан харилцаа юм. Юуны өмнө энэ нь Орос Монгол хоёр улсын харилцааг улам ойртуулж байна гэсэн үг. Харин Твком болон UBS телевизүүдийн хамтын ажиллагааны тухайд бид олон жилийн турш хамтран ажилласан түншүүд. Бидний нөхөрлөл удаан хугацаанд үргэлжилж хамтарсан олон төслийг хэрэгжүүлээд байна. Хамтарсан төслүүдийн нэг нь болор шинэ жил юм. Энэхүү өнгөлөг шоуг Улаанбаатар хотод зураг авч Брэдийн уран бүтээлчдийг үрсэн бөгөөд Твком болон Монголын UBS телевизийн эфирээр үзэгчдэд хүргэжээ. UBS нь Монголын хамгийн том ууган телевизийн байгууллагуудын нэг бөгөөд нэвтрүүлгийн хамрах хүрээнд нийслэл хот болон 21 аймагт тархдаг. Бид мэдээлэл харилцан солилцох боломж гарч байгаад баяртай байна. Ялангуяа Монголын үзэгчид Брэдийн амьдрал, соёл, сонирхолтой үйл явдлуудын талаар илүү ихийг мэдэх боломжтой болж байгаа нь сайхан. Мөн улаан үдийн үзэгчид манай орны мэдээлэлтэй танилцах боломжтой болно. Познакомиться с новостями из нашей страны. Валентина Цыбикова, Даржа Чудопов, новости дня. Роботтой хийсэн ууггүй бэлтгэл үр дүнгээ өгч байна. Эрхүүгийн ширээний теннисний тамирчид Сибирийн холбооны тойргийн аврах шалгаруулах тэмцээнээс 9 медаль хүртжээ. Ялагчдын дунд Алексей Коногорский бий. Тэр бол манай бүс нутгийн шилдэг теннисчдын нэг. Тэмцээнээс тэр багийн болон хувийн төрөлд 2 медаль хүртжээ. Багийнхаа хамт хүрэл медаль хүртэж, ганцааршилсан төрөлд төрүүлсэн бөгөөд финалд тун хүчтэй өрсөлдөгчийг ялсан байна. Тэр ер нь их сайн тоглодог. Баруун зүүн гараараа хоёулан гарсан сайн шүү. Маш шалгамгай, түүнтэй тоглоход нэлээд хэцүү байсан. Зарим үед гар баригдаад тоглож чадахгүй байсан. Дараа нь баг зэрэг тайвширч тоглолтоо гаргаж эхэлсэн. Алексей эрхүүгийн ширээний теннисний сургуулийг төлөөлсөн бол Дарья Бухолцева Ангарск хотыг төлөөлсөн тамирчин юм. Тэр тэмцээний дүнгээр багийн төрөлд алт, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртжээ. 3 дугаар байрны төлөөх тоглолтод Дарья танил өрсөлдөгчөө ялсан байна. Эхний үеийг нэлээд амархан авсан. Харин 2 дахь үед хожигдож байгаад дараа нь оноогоо гүйцэж өөрийгөө төвлөрүүлээд эцэст нь ялж чадсан. Сүүлийн хэдэн жилд эрхүүгийн тамирчдын хувьд энэ тэмцээн хамгийн амжилттай нь боллоо гэж мужийн шигшээ багийн ахлах тасгалжуулагч Михаил Горшунов хэлж байна. Түүний онцлосноор амжилтын гол шалтгаан нь тамирчдыг бэлтгэх системийг нягт гономжтой зохион байгуулсанд оршиж байна. Энэ бол хөдөлмөрийн үр дүн. Бид боломж гарвал өдөр бүр бэлтгэл хийдэг. Сургуулийн ажил, өвчин зэрэг шалтгаанаас бусд үед бэлтгэл тасардаггүй. Заримдаа 3 цаг түүнээс удаан үргэлжилнэ. Өдөр 4-7 цаг хүртэл, өглөө 8-аас 11 цаг хүртэл бэлтгэл хийдэг. Одоо тамирчид Оросын холбооны улсын аврах шалгаруулах тэмцээнд бэлтгэж байна. Энэ бол улирлын хамгийн хүлээлттэй, хамгийн чухал тэмцээнүүдийн нэг юм а. Хаврын өндрөлд эрэгтэй зэрэгцэн Житах хотод шилдэг хөдөө аж ахуйн ажилтнуудыг цуглуулж хөдөлмөр зүтгэлийн үнэлэн шагнад нь аль хэдийн тогтсон сайхан уламжлал болжээ. Малчид, механизаторууд, технологичид болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өндөр амжилт гаргасан олон хүнийг энд урамшуулдаг. Тэдний нэг нь Соёжит Төмөрова. Түүний гэр бүл 20 гаруй жилийн турш хоньны аж ахуй эрхэлж байна. Өдгөө тэдний фермээс нийлүүлдэг хоньны мах бүс нутгийн олон газарт хүрдэг болжээ. Во все уголки региона. Манай байгууллага өнгөрсөн жил монокомплекс барих санхүүгийн дэмжлэг хүртсэн. Одоогоор барилгын ажил 95% үргэлжилж байна. Төслийн хүчин чадал нь 800 толгой малт зориулагдсан ч манай бууцанд одоогоор 2000 хэлтэгч хонь байна. Ургамал тариалангийн салбарыг нэгч мөн онцлон шагнажээ. Өнгөрсөн жил тэдний хувьд онцгой амжилттай байлаа. Өөр байгалийн хязгаарын аж ахуйнууд нийтдээ 126 мянган гаруй тонн үр тариа хураан авч, энэ нь 2024 оныхоос 30
100,000 тонноор илүү үзүүлэлт болсон байна. Жил бүрийн манлайлагчдын нэг нь Дасатуй тосгоны фермерийн аж ахуй При Аргунскийн тойргийн тариаланчид жил бүр 10,000 гаруй тонн үр тариал экспортод гаргадаг. Зерновых культур. Мы периодически Бид үеийн оны шилдэг экспортлагчаар шалгарч 3 дугаар байр эзэлдэг. Та нар чинь жинхэнэ хөдөлмөрийн манлайлагч юм аа. Бид жижиг аж ахуйнуудаас үр тариа худалдан авч хятад руу нийлүүлдэг цорын ганц байгууллага байгаа юм. Өөр байгалийн хязгаар нутагт ажилддаг. Бид голдуул орон нутгийн төвшөнд тухайн дүүрэгтэй хамтарч худалдаа хийдэг. Эндээс тийш нь зөөдгүй юм. в район сюда не возим. Предприятие Тус үйлдвэр тасралтгүй өсөж хөгжсөөр байна. Тухайлбал өнгөрсөн 2025 онд Дасатуй тосгоныхан аж ахуйн шинжилгээний цэргийн байгуулж газар боловсруулах, тариалах зорилттой шин техник худалдан авчээ. Энэ бүхэн санхүүгийн дэмжлэгийн ачаар хэрэгжижсэн юм. Ер нь хөдөө аж ахуйг дэмжих бодлого бус нутгийн тэргүүлэх чиглэл хэвээр байна. Энэ онд өөр байгалийн хязгаарын төсөвт энэ салбарт зориулан 1.3 тэрбум рубль төсвөлжээ. 1,3 миллиарда рублей. Бид хөдөө аж ахуйн салбараа цаашдаж хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Мөн малын тоо толгойг докторжуулна гэж найдаж байна. Нийгмийн сүргийн төсөл, жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд мал аж ахуйн төслийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. И развитию, в том числе и животноводства. Лучшим комбайнером 2025 оны өөр байгалийн хязгаарын шилдэг комбайнч, шилдэг хончноор Шилкийн дүүргийн Алексей Басёлкин, Нерчинскийн тойргийн Виталий Бронников нар шалгарлаа. Тэд хөдөлмөрийнхэн шагналд шинэ мотоцикл гардан авсан байна. Энэ жил нийтдээ 50 хөдөө аж ахуйн ажилтныг шагнан урамшуулжээ. Корнев и Артем продан. Ежедневно в стенах. Бүгд нарамдах улсын 1-р эмнэлгийн перинатал төвд өдөр бүр дунджаар 5 орчим хүүхэд мэндэлдэг. Эхийн амарчих үйл явцыг илүү 5 тухтай байлгахын тулд энд 5 төрөх өрөөг тогтжуулжээ. Өрөө бүрт өргөх механизмтай тусгай ор, мисаслын гэрэлтүүлэг, неран ширээ суйрлуулсан байна. Өнгөрсөн жилийн зун гэр бүл үндэсний төслийн хүрээнд төрөх тасаг болон бусад 2 тасгийн тоног төхөөрөмжийг шинжилжээ. Би 2 дугаар сарын 27-нд амарцсан. Хүүхэд 4 хил 100 грамм жинтэй 54 см өндөр төрсөн. Бүх зүйл сайн. Би гайгүй байна. Кесар хагалгаагаар төрсөн ч амарчих үйл явц сайн болсон. Хүүхдэд сайн байгаа. Мөн неран мэдээ алдуулалт, сэхэн амьдруулах, эрчимт эмчилгээний дасгийгч мөн томоохон шинжилэл хүлээж байлаа. Хуучин том оврын инкубаторуудыг шинэ хамгийн гол нь бие даасан зөөврийн боксууд орлжээ. Орчин үеийн энэ төхөөрөмж нь доторх температурыг болон чийгшлийг тогтвортой хадгалахаас гадна нераг өөрийн жижигхэн гэрээс нь гаргалгүйгээр биеийн байдлыг хянах боломж олгодог. Куэцэс гадна амьсгалын хиймэл аппарат, хэд авиан онцлогооны төхөөрөмж, гипотермийн аппарат, туслын шингэний шприц насосуудыг мөн шинжилжээ. Шинэ тоног төхөөрөмж бидэнд маш их тусалж байна. Ялангуяа уушигны өндөр давтамжийн хэмэл амьсгалуулалтын горимтой болсон. Мөн мониторингийн системийн ачаар бид алсаас неран гемодинамикийн үзүүлэлтүүдийг хянах боломжтой. Маш олон инфузомат ирсэн тул эмчилгээний явцад тэдгээрийг олон тоогоор холбож ашиглах боломжтой болсон. Гэр бүл үндэсний төслийн хүрээнд амарчсан эхчүүдийн сэхэн амьдруулах тасгийн тоног төхөөрөмжийг ч мөн шинжилсэн байна. Нийт 6 мөрөөг бүрэн шинжилжээ. Сэхэн амьдруулах ор, өвчтний амин чухал үзүүлэлтүүдийг хянах монитор, хиймэл амьсгалын аппаратуудыг бүгдийг сольсон байна. Шинжилгээний дараа өрөө бүр өөрийн AKG аппаратаар тоноглогдсон бөгөөд хит авиан эмчилгээний шинэ төхөөрөмж нь илүү хөнгөн зөөврийн болсон тул өрөөнөөс өрөөнд зөөж ашиглах боломжтой болжээ. Өмнөх тоног төхөөрөмжтэй харьцуулахад энэ бүхэн орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн шинэ аппаратууд. Манай төв бүгд найрамдах улсын хэмжээнд тулгуур төв учраас бид тоног төхөөрөмжийн шаардлагад нэлээд өндөр шалгуур тавьсан. Аз болоход ийм үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж манай эмнэлгийг маш сайн тоноглосон юм а. Очень хорошо нас оснастили. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний санаачилсан гэр бүл үндэсний төсөл нь эмнэлгийн байгууллагуудын автомашины паркийг шинжлэх, орчин үеийн тоног төхөөрөмж худалдан авах, шинжлэх, мөн шинэ эмнэлгийн байгууламж барих боломжийг бүрдүүлж байна. Үндэсний ангаах ухааны төв цаашид хүүхдийн төв болон зөвлөх онцлогооны төвийн тоног төхөөрөмжийг шинжлэхээр төлөвлөж байна. Энэ бол хиймэл оюуханы тусламжтайгаар бүтээсэн манай анимашн суурилуудын нэг. Одоогор манай премиум суугаар цацагдж байгаа хүн чон буюу
хувирдаг хүмүүсийн тухай өгүүлдэг түүх юм. Анимационные сериалы. Хиймэл аюун ухааны оролцоотой бүтээсэн анимашн цувралууд Real Shot платформ дээрх шинэ хандлага болоод байна. Crazy Mefli студийн ийм бүтээлүүдийг хийхдээ гадаадын түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, контентийг олон улсын зах зээлд илүү тохируулан бүтээдэг гэж хэлж байна. Одоогор бид контент бүтээх тусгай баг бүрдүүлж, гадаадын түншүүдтэйгээ хамтран олон улсын зах зээл зориулсан тусгай шоу хөгжүүлж байгаа. Энэ нь бага зэрэг хугацаа шаардна. Гэхдээ эцэст нь бид эдгээр бүтээлийг дамжуулах тусгай сувгуудыг нээх. Зардлын хувьд Хиймэл аюун ухаан суурилсан видеонууд амь жүжигчдийн киноноос илт хямд байдаг юм. США и Канада. Америкийн нэгдсэн улс болон Канадад уг платформд зориулсан контентын үйлдвэрлэлийг хятадын мэрэгчлэтнүүд удирддаг бол жүжигчдийн сонгон шалгуулалт, зураг авалт, найруулгыг орон нутгийн уран бүтээлчид гүйцэтгэдэг байна. Студийн төлөөлөгчдийн хэлснээр хятадын бүтээлч сэтгэлгээ орон нутгийн гүйцэтгэл гэсэн загвар нь тэдний шинэ стандарт болжээ. Real Short платформ универсал хүн бүхэнд ойлгогдох түүхийг ирж хахад чиглэдэг. Тиймээс бид дэлхийн өнцөг болон бүрээс ийм түүхүүдийг хайх дуртай. Бид алдартай номын дэлгэцийн хувилбараас эхлээд цоо шин санаан дээр суурилсан бүтээл хүртэл олон төрлийн форматаар ажилладаг. Мөн янз бүрийн соёлын түүхийг ашигладаг. Эксперты говорят, что Мэргэжилтнүүдийн хэлснээр бичил сувралын зах зээл одоогоор хөгжлийнхээ хамгийн ихний шатанд явж байна. Энэ салбарт Америкийн нэгдсэн улс тэргүүлж байгаа бол Япон, Бүгд найрамдах Солонгос улс болон зүүн өмнөд Азийн орнууд түүнийг гүйцэхийг хичээж байна. Харин Хиймэл аюун ухаан энэ өрсөлдөөний дүрмийг бүрэн өөрчилж магадгүй гэж тэд мөн үзэж байна. всю игру. Хиймэл аюун ухаан платформ улс орон болон үзэгчдийн сонирхолд тулгуурлан өгүүлэмжийн өөр хэсгийг ялхан гаргаж чадна. Ингэснээр тухайн орны үзэгчдийн анхаарлыг татах магадлалтай хэсгүүдийг сонгож харуулдаг. Эксперты говорят, Шинжээчдийн үзэж байгаагаар медиа контент бүтээх салбарт Хиймэл аюун ухааны нэвтрэлт цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна. Сергей Петров, CGTN. Локомотив 1 8 дугаар сарын 1 нэртэй зүтгүүрийг Хятадд их хвчлэн Баатарлаг галт тэрэг хэмээн нэрлэдэг. 1952 онд бие дан зохион бүтээж үйлдвэрлэсэн энэ зүтгүүр нь тус улсын төмөр замын салбарын хөгжлийн ихэнх үеийн чухал үе шатыг илэрхийлж байв. Түүнээс хойш олон жил өнгөрөхөд галт тэрэг асар урт зам туулжээ. Шинэ үеийн өндөр хурдны галт тэрэгнүүд Хятадын амьдралын хэмнэлийг үндсээр нь өөрчилсөн байна. всего Китая. Би маш их баяртай байна. Анх удаа энэ галт тэргээр Сычуан руу явж байна. Надад их таалагдлаа. Өндөр хурдны галт тэрэг хурдан бөгөөд маш тухтай. Төрийн оновчтой бодлого эдийн засгийн үсэлтийн ачаараа бид бодит ахиц өөрчлөлтийг мэдэрч байна. Ялангуяа тээврийн салбарын хөгжилд сүүлийн жилүүдэд улс орон асар их амжилт гаргасан. Циндао хот бол Фусийн өндөр хурдны галт тэрэг үйлдвэрлэдэг гол төвүүдийн нэг. Энд домог болсон эдгээр галт тэрэг хэрхэн бүтдгийг харах боломжтой. Бүсийн галт тэргийн загварыг нисэж буй луугийн дээрээс санаа авсан. Галт тэргийн урд хэсгийн домгийн амтны хэлбэрийг санагдуулах бөгөөд орчин үеийн технологиг мянган жилийн уламжлалтай хослуулсан юм а. Тысячелетними традициями. Сегодня поезда Өнөөдөр Хятадын галт тэрэгнүүд дэлхийн төмөр замын сүлжээнд гарчээ. Экспортод гарч байгаа галт тэрэг бүр тухайн улсын соёлын онцлогийг шингээсэн байдаг ч Хятадын инженерийн ур чадварыг илэрхийлэл хийвэр байна. китайского мастерства. Экспорт өндөр хурдны галт тэрэгнүүдийг тухайн орны онцлог тохируулан бүтээдэг. Жишээлбэл Жакарта Бандунг чиглэлийн төмөр замын өнгөний шийдэл нь Индонезийн халуун орны оймод болон Комодо арал дээрх луунаас санаа авсан юм. Комодо. Эта линия Энэ бол эцсийн угсралтын шугам. Энд эдгээр аврах төмөр галт тэрэгний дотор юу байдгийг харж болно. Эдгээр нь механик болон цахилгаан холбогч төхөөрөмжүүд. Тэд хоёр галт тэргийг хооронд нь холбож цахилгаан энерги болон дохио солилцох боломж олгодог. Ачааллахтай улиралд хоёр галт тэргийг холбож явуулснаар зорчигчийн багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлж хөдөлгөөнийг тасралтгүй байлгадаг юм а. Фусийн галт тэрэг бараг 2000 мэдрэгч төхөөрөмжөөр тоноглогдсон. Эдгээр нь тэрний захин ихрийг бүрдүүлж, аялал бүрийг бодит цагийн горимд хянаж байдаг. Мэдрэгчийн тоо галт тэрэгний зориултаас шалтгаалan өөр байдаг. Тэд олон байх тусам хяналтын хүрээ өргөжж, оншилгоо илүү наривчлалтай болдог юм. Ингэснээр галт тэрэгний техникийн байдлыг илүү нэгт шалгах боломжтой.
Искусственный интеллект Хиймэл оюун эвдрэл гэмтлийг гарахаас өмнө урьдчилан таамаглаж, зорчих хөдөлгөөнийг илүү аюулгүй байгаль дээлтэй, найдвартай болгодог. Хятадын ухаалаг төмөр замууд дотоодын тээврийг шин төвшөнд хүргэж зогсоохгүй. Олон улсын анхаарлыг татсан дэлхийн шинэ стандарт тогтоож байна. Тэдний түншүүдийн нэг нь 100 гаруй жилийн түүхтэй Германы Тормсны системийн анхдагч компани бөгөөд ирээдүйн тээврийн шийдлийг хамтран хөгжүүлж байна. Хятад улс 5G хиймэл оюун видео систем тулгуурласан бодлого хэрэгжүүлснээр төмөр зам нэрээдүйн тээврийн туршилтын талбар болсон. Мэд ажлын бодит цагийн мэдээлэлдүүн шинжилгээ хийх, урьдчилан засвар үйлчлэгээ хийхэд хиймэл оюуныг ашиглаж байна. Энэ нь саатлыг багасгаж, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг юм а. Безопасность. передовые технологии. Зорчигчдын тав тухыг хангах дэвшилтэт технологиуд нь чанартай дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн 14-р 5 жилийн төлөвлөгөөний зорилттой нийцэж байна. Ойрын 5 жилийн хугацаанд Хятадын галт тэрэгнүүд илүү хурдан төдийгүй, илүү байгаль дээлтэй, илүү ухаалаг болох юм. CGTN.